Зохиолч Алтан Хундгийн Гашуун байна үйлчлэгийг та бүгддээ хүргэе. Намрын ихэнх сарын шинийн 15-ны сар тол мэт гэрэлтэж хөдөө талын үдгслэн улам бүр тодхон харагдахад мандах морныхаа амыг сул тавиад амандаа Эрдэнэ засгийн унгийг аялан хүчрүүхэн хатруулах нь жинхэнэ Монгол ирийн хиймар залбоо гэлтэй. Тэрээр дууга өндөрсөх бүрдээ морныхаа амыг үл мэдийг тухтархад хилтгийн хээр морин тэрэл аялсаар нь гадд тавчлан хатруулна. Тэрний хилтгийн хээр морь мандахыг 3 өдөр нуруунд дээрээсээ буулгаагүй гэхэд огт эцсэн шинжгүй Монгол адууны шанцыг гарган гэрийн зүг гар хөргөлгүй тэмүүлнэ. Мандах хэдэн өдөр сумын төвөөр аяг тагшин эргүүлж яваад буцаж явна энэ билээ. Тэрээр уусан жаахан архиндаа халанцсан хоолойнохон хэрээр дуу аялан явсаар нэгэн даваан дээр түр амс хийж тамхи татгаар газар завлан суулаа. Өвөө ааваас нь өвлөгдөн ирсэн цагаан хаш сорултай дунд гарын гуйлан толгойтой ганцаа гаргаж бургуйдаад тамхи төхөөрөх зураа эргэн тойрноо нэхэн харуул цувраа хус гих газар дөрөө мулталснаа мэдлээ. Энэхүү цувраа хус гих газрыг нутгийн хүмүүс буг чөтгөртөг химэн шөнө оройн цагаар дөрөө мулталх нь бүхэл явган явахыг цээрэлдэг. Энийг мандах сонсож өнгөрсөн боловч үл итгэдэг бололтой хэнэгч үгүй тамхиа нэрэн суулаа. Арих бадагаараа өөртөөгөө ярьдаг зангаараа мандах хэн нэгний тухай амандаа үгэлж энэ муу тамхич нь ямар гашуун болцгоо вэ гэж хараагаад шүлсэн хаяхад атхан талд нь хэн нэгэн эрэхтэй хүний гэх сүнг дуу сонсогдов. Мандах ингэж дуурахын сонссон боловч сонсоогүй юм шиг царай гархан суулаа. Уудсан ч үе тэрэнд энэхүү газрын тухай ярьдаг сонин жигтэй явдлууд санаанд нь нэлж дараалан бууж нэг л чирхэд явчихав. Мандах хийм сонсон үсгээ шалгах гэсэн шиг гашуун байна уу гэж нүдэ эргэлдүүлэн асуухад ард талд нь хэн нэгэн сөнг хоолоогоор гашуун гэж хэлэх дуулаа. Энэ үед мандахын нурууны шарус ширхэг босгох шиг болж иргэн харуул хинч үзэгдсэнгүй. Тэр айсан хүнд аргал хөдлөн гих үгийг санаж өөрийгөө зоригжуулаад тамхиа шуналтай нарахгүй сорох зураа дахин шалгаж үзэхээр санагдаж гашуун байна гэж амандаа чимээг өхөн шивнэхэд өнөөхсөн коолой улам бүр ойрцсон мэт яг дэргэдээсэн. Гашуун гэж дуулахад мандахын нуусан архин ор мөргөө арилах шиг болж хүүтэн хөлсөн дотор харан хулан гадагшлав. Тэр даруй мориндоо мордож даваа уруудан давхиж авах зураа одоо буг чөтгөр хотсон байх гэж санаад дахин нэг удаа гашуун байна уу гэж асуухад яг л дэрэгдээсэн нөгөө сөнг хоолоогоор гашуун байна гэж дуулахад мандах мориндоо хэд сайн ташуур өглөө. Илдвээ бодон давхих зураа хэрвээ сүнс дагаж харуудвал модон дотор сүлжин давхиж төөрүүлдэг гэж өвгчүүдийн ярихыг сонсож байснаас санаж ойрцох мод руу орж сүлжин давхиад модны захад гарч ирэн дахин гашуун байна уу гэж асуухад мөн л дэрэгдээсэн гашуун байна гэж дуулав. Мандах бүр ихээр сандарч нутгийн учир мэддэг өвгний гэрийн зүг жолоо мушглаа. Мандах хайд сандарсан амтэн дэндүү өвгний үүдээр орж ирэхэд дэндүүгээ учрыг нь баг гадарсан бололтой учир явдлыг нь яран асуулаа. Мандах болсон явдлыг амьсгаа дээрдүүлэн ярьж дуусгаад дэндүү өвгөн цовраа хусанд шөнө оройн цагаар дөрөв мулталдгийг сануулад олон жилийн өмнө нутгийн нэгэн сайн нэр мөрөөдөө тоглоом тоглож их хол золоор буцаж явахдаа цуваа хус гих тэр газарт муу хүмүүсийн гарт амиа алдаж тэр газартаа сүнс нь хорогдсон гэж хэлэхэд мандахын царай улам цонхигоо төрлөө. Энэ ядрын сүнс хорогдсон хүний хөрөнгө мал өвгөрөн хаосордог гэж ярьдгийг мэн лээ.
Энийг аргаж болох байхаа гэд мандахыг дагуулan гарлаа. Дэндүгөө хоттой хоньныхон дэргэд тэрнийг дагуулan очоод энэ хорогдсон сүнсийг хоттой хонин донд төөрүүлдэг гэж өгчүүд ярьдаг байсан гэд мандахыг хоттой хонин донд оруулав. Мандах хоттой хонин донд хонь мэт дөрөн хөллөж мөлгсөөр хоньны хашааг тойрон 2-3 удаа эргэлдэж гарав. Дэндүү үгэн энэ зур мандахад хандан. Энэ сүнс амьтаа мал хөрөнгөд маш их шуналтай хүн байсан гинзээ. Хоттой хонин донд оруулахаар эд маланд хорогдоод төөр зоригддог гэвчдэг. Миний хүү сайн төөрүүлээрэ гэж үглэн зогсно. Мандах хид хид тойрсны сүүлээр гарч ирээд үл мэдэг дуугаар "Гашуун байна уу?" гэж асуухад ямар ч хариу дуурсангүй. Дууга жаахан өмсөж дахин асуухад мөн л хариу өгсөнгүй сэтгэлийн жаахан амарч дэндүү үгнийд оров. Дэндүүгээ мандахыг хоноод явахыг сануулаад "Маргааш өглөө чи манай хоныг гаргаад цуврах усны ойролцоо төгүүлж билчээгээд гэрэндэг хөдлөөрэй" гэд унтахаар хэвтлээ. Тэр шин мандах ард олны дунд явган яригддаг сүг сүдэр буг чөтгөрийн тухай байс хийгээд бодол хийлж айсандаа цоромж хийлгүй хонс юм.